Улаанбаатар үзэгчдээ улсын их хурлын хамгийн газрын хэвлэл мэдээлэл олон нийтэд харилцах хэлцээ мэдээлэл сурталчилгааны албанаас үзэж та бүхэнд бэлтгэн хүргэдэг парламентын 7 хоног нэвтрүүлэг эхэлж байна. Энэ 7 хоногийн улсын их хурлын баасан гарагийн чуулганы хуралдаанаар Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн шинжилсэн найруулгын төслийг хэлэлцэн баталсан байгаа. Тэгэхээр энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуулийг өмнөх хоёр сонгуулийн нэгэн адилаар автоматжуулсан систем иргэний цахим нэмлэхийн дагуу санал хураалтыг явуулахаар хуульд тусгасан байна. Мөн түүнчлэн гадаад байгаа иргэд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд саналаа хэрхэн өгөх талаар хууль эрх зүйн нарийн зохицуултыг оруулснараа онцлогтой гэдгийг онцолж байна. Сонгуул болохоос 6 сарын өмнө хууль батлагдсан байх учиртай. Тиймээс энэ удаагийн ерөнхийлөгчийн ээлжид сонгуул 2013 оны 6 дугаар сарын 21-ээс хойш айл нэг ажлын өдөр зохион байгуулагдахаар болж байна. Харин гадаад байгаа иргэдийн саналыг оролцоогоор 2-7 хоногийн өмнө авахар төлөвлөж байгааг хууль санаачлагч гишүүн хэлж байна. Санал авах байр тэргийн цэртэй иргэн орох боломжийг хангасан байна. Харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан барил өсгөн код бүхий хавтас бүх санал авах байранд байна. Тэр хавтсан завсраа саналын хуудасаа хийгээд гараараа тэмдэрч уншихад тэнцээ нэр дэвшигчийн өмнө цоолбортой тэнд тэмдэглэгээ хийхэд ингээд саналын хуудас нь бол өөрөө бие дан саналаа тэмдэглэх боломжийг өгч байгаа. За мөн бичиг үсэг тайлагдаагүй хүмүүс бас уншиж чадахгүй саналын хуудасаа тэрнээсээ болж санаа зовоос сонгуульд орж саналаа өгч чаддаггүй байсан бол саналын хуудсан дээр нэр дэвшигчдийн фото зургийг байрлуулж байгаа. 1992 онд батлагдсан өмнөх хуульд хандивын дээд хэмжээг иргэнээс 5 сая аж ахуйн нэгжээс 10 сая төгрөг байхаар заасан байдаг бол энэ удаагийн хуулиар ханшийн өөрчлөлтийг харгалзан иргэнээс 10 хүртэлх сая төгрөг аж ахуйн нэгжээс 50 хүртэлх сая төгрөгийг хандив авч болохоор тусгасан байна. Гэхдээ хэмжээний хандив өгсөн байгууллага иргэнийг ил тод зарлахаар тусгасан байна. Түнчлэн төрийн өмчөд байгууллага гадаад иргэн харьяалгүй иргэн төрийн бус байгууллага зэрэгс хандив авахыг хоригложээ. Сонгуульд нэр дэвшигчид 35 хоногийн турш сурталчилгаагаа явуулна. Ингэхдээ хэвлэл мэдээллийн байгууллагууд нэр дэвшигчдэд ижил тэгш боломж олох ёстойг хуульчилсан байна. Сонгуул бол өөрөө өрсөлдөө шударга байх хэрэгтэй. Тэгэхээр шударга өрсөлдөөнийг хийх байгууллагаас энэ дээр хяналт тавина. Хэрвээ ингээд саяны нэр дэвшигчдэд тэгш боломж өгөх тэр хуулийн энэ тодорхой заалтуудыг зөрчсөн байх юм бол бас тусгай аж ахуйн тусгай зөвшөөрлийг нь олгосон байгууллагаас буюу харилцаа холбооны газраас 3 сар хүртэл хугацаагаар бас төр зогсоох юм шийдвэрийг гаргаж болно. Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулиар эрс хүрээгүй тохиолдолд дахин санал хураалт явуулахгүйгээр нэмэлт санал хураалтыг явуулах шинэ тогтолцоог оруулсан байна. Энэ тохиолдолд зөвхөн санал хураалтласнаас хойш 7 хоногийн дараа зөвхөн ирээгүй иргэдээс санал авахар тусгасан байна. Монгол Улсын ерөнхийлөгчөөс өргөн барьсан Улсын их хурлын тухай хууль, Улсын их хурлын дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын их хурлын баасан гарагийн нэгдсэн уралдаанаар эцэслэн баталлаа. Эдгээр хууль батлагдсанаар Улсын их хурл дахь Монгол Ардын намын гишүүд бүлэгтэй болох эрх зүйн орчин бүрдэж байгаа юм а. Улсын их хурлд 8 ба түүнээс дээш судал авсан нам эвсэл бүлэг нь бүлэг байгуулсан тухай шийдвэр бүлгийн гишүүдийн нэрсийг Улсын их хурлын даргад 24 цагийн дотор өргөн мэдүүлэх заалтыг өөрчилж тодорхой хугацааны хязгаарлалтгүй болголоо. Одоогийн мөрдөж байгаа хуулиар бол байнгын хороодод манай бүлгээс орох гишүүдийн тоо харьцангуй цөөхөн байгаа. Гэхдээ энүүнийг бид нэр явцдаа ер нь байнгын хорооны нэг байнгын хороонд хариалагдах гишүүдийн тоог арай цөөлөд зөв бид нар бүлгийн зүгээс олон гишүү гаргах гэдэг үднээс биш ер нь хуулийг боловсруулах хилцхийн явцад айлхаар олон гишүүд оролцож идэвхтэй оролцож явах энэ нөхцөлийг бүрдүүлэх үүднээс бас энэ талын хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт орох асуудал бол яригдсан зүйтэй гэж урд нь ширжээс одоо ширж байгаа энэ талаар бас намын бүлгүүтэй бас саналж байгаа. Улсын их хурлд намын эвсний бүлэг Улсын их хурлын чуулганы уралдаанаас завсарлаг авах бол шалтгаан хугацааг тодорхой хийлж хуралдааны тэмдэглэлд тусгуулж байх юм а. Тодорхойлбол завсарлаг авах хугацаа нь ажлын 5-аас дээшгүй хоног байх. Шаардлагатай бол намын эвсний бүлгийн хүсэлтээр хуралдаан даргалагч завсарлагын хугацааг нэг удаа ажлын 3-аас дээшгүй хоногоор сунгаж болохоор хуульчлаад байна. Улсын их хурлын төсвийн болон эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар засгийн газрын үн цас гаргах тухай Улсын их хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Арьс ширийн үндэсний үйлдвэр болон түүхийн эдэ боловсруулах үйлдвэр тушаасан малчдыг дэмжих зорилгоор нийт 200 тэрбум төгрөгийн бондыг засгийн газраас гаргах нь зүйтэй гэж Улсын их хурлын гишүүд үзэж байна. Я харахгүй ноос ноолор арьс ширийн үйлдвэрүүдэд бол дэмжлэг гарцаагүй чухал байгаамаа. Бидний өнөөдөр гаргаж өгөх гэж байгаа 200 тэрбум бол зүгээр Хятадын түүхийн эд боловсруулдаг тэр үйлдвэрүүдийн хажууд бол үнэндээ юу ч биш юм бэлээ. 11 сар, 12 сар, 1 сар буюу энэ 3 сард нийт мал арьс шир бэлтгэлийнхаа 70% бэлтгэдэг ийм сезон.
юм байгаамаа. Тэгээ энэ сезон болоод байгаа асуудлыг энэ хөрлөлийн гишүүд маань бас ойлгооч. Бям цогтвол өдөөнөөс сонгогдсон гишүүд зовлон мэдж байгаа. Эдийн засгийн байнгын хороогоор ороод их хурлаар хилцэгдээд энэ асуудал татагдаагүй явж байгаа. Саяын их хурл дээр яасан бэ гэхээр төсвийн байнгын хороогоор ягаад ороогүй юм бэ гэдэг асуудал болоод төсвөр оруулъя гэдэг их хурлын дарга шийдээд ингээд хамтсан хурл болж байгаа. Дахиад хэлэхэд энэ том салбар өнөөдөр маш хүнд байдалд орсон байгаа. Арьс сэрний үйлдвэрлэлийн салбарт том жижиг нийлсэн 30 орчим боловсруулах үйлдвэр, бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг 180 гаруй аж ахуй нэгж байдаг байна. Улсын хурлын зарим гишүүн мах сүмний үйлдвэрийг мөн дэмжиж 100 тэрбум төгрөгийн бондыг нэмж гаргах нь зүйтэй гэсэн санал гаргаж байсан. Гэвч салбарын сайд тусгаалan судалгаа хийсний дараа мах сүмний үйлдвэрийг дэмжлэг үзүүлэх хэсгийг шийдэх хэрэгтэй гэсэн байр суурьтай байна. 200 тэрбум төгрөг инээдрэгэд эн чинь бүгдээрээ ажлын хэсэг байгуулаад дөрөвжийн хурал наашаа цаашаа засаг маск гэд эн чинь асар их судалгаа энэ төр юм дээрээс үндэслэж ингэж орж ирж байгаа. Гинт энэ дээр дахиад 100 тэрбум сүү гэж орж ирж болохгүй. Арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг дэмжих 200 тэрбум төгрөгийн бондын үр дүнд 25 мянган ажлын байр бий болно гэсэн судалгааг үйлдвэр хөдөө аж ахуйн яамнаас хийсэн байна. Гэхдээ эцсийн үр дүн 2016 он гэхэд гарна. Улсын хурлын үйл явдлыг таймлан өргөдөг парламент энэ 7 хоногт нэвтрүүлэг үргэлжлэж байна. Тэгэхээр энэ 7 хоногт улсын хурлын дараад шүүхэн шинжилтэй холбоотой 2 хуулийн төсөл өргөн баригдсан. Улсын хурлын гишүүн хууль зүйн байнгын орооны дарга төвдөнд орж хууль зүйн сайд Тэмүжин нарын боловсруулсан шүүх байгуулах тухай хуулийн шинжилсэн хариулгын төсөл шүүгчийн оронтой батлах тухай улсын хурлын тогтоолын төслийг өргөн барьсан. Хуулийн төсөлд шүүхийг тойргийн журмаар байгуулахаар тусгасан байна. Тодорхойлбол хэргийн ачаалал, нутаг дэвсгэрийн ойр төвт байдлыг харгалзан 2-3 аймгийн давж заалдах шатны шүүхийг тойргийн журмаар эрүүгийн давж заалдах шатны 9 шүүх, иргэний давж заалдах шатны 9 шүүх нийт 18 шүүхийг байгуулахаар хуулийн төсөлд тусгажээ. Түүнчлэн сум дундын 29, цахиргааны эргийн анхан шатны 22, дүүргийн эрүүгийн 4, иргэний 4, нийт 59 шүүхийг байгуулна гэж хуулийн төсөлд санаачилсан байна. Ямар нэгэн гэмт хэрэг бол маргаан шүүхтэр ирж байгаа ачааллыг бас жиглэх зорилготой. Өмнөх энэ механик маягийн нутаг дэвсгэрийн зохион байгуулалттай байсан шүүх маань хөдөө орон нутагтаа шүүх ачаалал их бага. Гэтэл сая 500 мянган оршин сууж Улаанбаатар хот юм уу төвлөрсөн суурингууд руу болохоор нэг шүүгч донодох хэргийн ачаалал хэтэрхий их. Энээс шалтгаалаад хэрэг маргаан шудраг шийдвэрлэх хурдан шуурхай байх тэр чадах нь бол их сул болсон байсан. Давж заалдах шатны шүүхэд одоогийн байдлаар 101, захиргааны эргэн анхан баанд давах шатны шүүхэд 76, сум дундын шүүхэд 170, дүүргийн шүүхэд 91 шүүгч ажилладаг байна. Тэгвэл төсөлд давж заалдах шатны шүүхэд 57, захиргааны эргэн анхан баанд давах шатны шүүхэд 36, сум дундын шүүхэд 57, дүүргийн шүүхэд 93 шүүгчийн оронтоо нэмэгдүүлэхээр тусгажээ. Өөрөөр хэлбэл улсын хэмжээнд 442 шүүгч ажиллаж байгаа бол хуулийн төсөлд тусгаснаар 681 шүүгчийн оронтоотой байхаар өргөжүүлсэн байна. Шүүх байгуулах тухай хуулийн шинжилсэн хариулгын төсөл улсын хурлаас батлагдсан гарснаар манай улсын шүүхийн өнөөгийн нөхцөлцөө үндсэн хуулийн үзэл баримтлалын хүрээнд шинжлэгдэж шудраг хариуцлагатай иргэдийн хялт бүхий шүүх засаглалтай болох ач холбогдолтой гэж улсын хурлын гишүүд үзэж байгаамаа. Монгол Улсын ерөнхийлөгчийн хамгийн газрын дарга цагаан Монгол Улсын шүүхийн тухай багц хуулийг дагаж мөрдөх журмын тухай болон түүнтэй холбогдох нэмэлт өөрчлөлт оруулах тухай бусад хуулийн төслүүдийг улсын хурлын дарга өргөн барьлаа. Шүүхийн багц хуулийг хэрэгжүүлж эхлэх хугацааг наашин татаж шүүхийн шинжилгээ ажлыг эхлүүлэх нь Монгол Улсад шудраг ус бэхжих, хараат бус шүүхийн тогтолцоо төлөвшөх, иргэдийн эрх хэрэгчлөө, ардчлалын үнд цэцүүлийг хамгаалдаг шүүхийн шин тогтолцоог бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой гэдгийг Монгол Улсын ерөнхийлөгчийн хамгийн газрын дарга цагаан онцолж байна. Мөн шүүхийн тухай багц хуулийн гол зарчим нь төрд үйлчилдэг хуучны улс төрсөн тогтолцооноос илүүтэйгээр иргэдтэй үйлчилдэг, шаардлагатай үед улс төрийн хууль бус шийдвэрийг хүчингү болгодог. Улс төр бизнесийн бүлэглэл хувь хүмүүсээс хамаарлахгүй ажилдаг шүүхийн тогтолцоог бий болгоход чиглэсэн гэдгийг онцоллоо. Тиймээс Монгол Улсын шүүхийн тогтолцооны шинжилгээг гүнзгийрүүлэх үүднээс Монгол Улсын шүүхийн тухай, шүүгчийн эрх зүйн байдлын тухай, хуульчийн эрх зүйн байдлын тухай, Монгол Улсын шүүхийн захиргааны тухай, Монгол Улсын шүүхийн иргэдийн төлөөлөгчдийн эрх зүйн байдлын тухай болон эвлэрүүлэн зуучлалын тухай хуулиудыг 2013 оны 4-р сарын 15-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөх тухай болон бусад холбогдох нэмэлт өөрчлөлтийн төслүүд шүүхийн тухай багц хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүдийг тус тус боловсруулжээ. Тэр энержи компани жолооч Алтан гэрэл согтуугаар машин жолоодож явахдаа малчин отхон тулгын гэрийг дайрч 4 өний амьсгдсан хэрэг энэ оны 9-р сард Өмнө Говь аймгийн Ноён сумын нутагт гарсан.
Үүнтэй холбогдуулан Улсын их хурлын гишүүн Эрдэнэ Чимэг уул уурхайн сайдад асуулга тавиад байсан юм а. Тэрээр уул уурхайн компани ажилтнуудын буруугаас болж хүний амь хохирсон хичнээн хэрэг байдаг. Ямар арга хэмжээ авдаг, төрөөс хохирогчдын арга гэрт ямар нэгэн нөхөн төлбөр төлдөг эсэх. Цаашид авах арга хэмжээ, хариуцлагатай уул уурхайг бий болгох талаар яамнаас хэрэгжүүлж буй ажлыг гаан үеиг сайдаас асуусан юм а. Энэ асуулгын хариуг Улсын их хурлын нийгмийн бодлого боловсрол соёл шинжилгээ ухааны байнгын орны өнөөдрийн хуралдаан дээр танилцууллаа. 259 хүн осолд орсноос 72 хүн нас барж 17 хүн хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан. Мөн 170 хүн хөдөлмөрийн чадвараа төр алдсан байна. Осолд нийт 18 бүтээсэн байна. Гараар гар буюу бичлүүрхэн хэлбэрээр ашигт малтмал олборлогчдоос осолд өршөлт нас орсон хүний төлөвлөлийн 3 жилд 50 сүржээ. За уурхай ослын дийлэнхийн тухайн ажилтан хөдөлмөрийн аюулгүй байдлын дүрм мөрдөөгүй ажлын байрны аюулгүй байдал хангаагүй шалтгаантай холбоотой. Уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй дотоод гадаадын компаниудын буруутай үйл ажиллагаанаас хамааралтайгаар хичнээн иргэн хохирсон талаарх судалгаа өнөөдөр байдаггүй байна. Түүнчлэн гэмт хэргийн шинжтэй хэргийн бүртгэл судалгааг цагдаагийн байгууллагаас авч Улсын хурлын гишүүнд эргэж мэдээлнэ гэж салбарын сайд хэлсэн. Гэвч Эрдэнэ Чимэг гишүүн засгийн газар асуулгад бүрэн хариулт өгч чадахгүй байна гэсэн шүүмжлэлийг хэллээ. 3 айлын ээж нас ороод арт талд нь 6 хүүхэд өнчөө хоцорсон байгаа. Ингээд 3 одоо мөн аав нар одоо өрх толгоосон аа болоод ингээд үлдсэн байгаа. Тэгээ энэ хүмүүсийн ар гэрт очих одоо хохирол барагдуулах ажил дээр бол одоо үндсэндээ юу ч хийгдээгүй. Яхаар уул уурхайн компанид хариулт хүлээхгүй байгаа юм байдаг. Уул уурхайн компани гэдэг нь өөрөө бол тухайн ажилтнтайгаа жолоочтой хөдөлмөрийн гэрээ байгуулж явсан байж байгаа. Хөдөлмөрийн гэрээнд дээр хөдөлмөрийн гэрээний хүрээнд тэр хүн ажиллах байлаа. Тэр хүн арх ууж байгаа согтуу явж байгаад ажлын бус цагаар албаны тэрэг бариад явж байгаад айлын гэр дайрсан гэдэг асуудал маань бол яг цэвэр уул уурхайн компанитайгаа холбогдохгүй байгаа маа. Тэр Energy компани, тэр Polaris компани өөрийнх нь өмчлөлийн машин шүү дээ тэр бол. Тэр машиныг согтуу тэр компанид ажилладаг хүн согтуу унаад явж явах асуудлаас тэр компани өөрөөсөө сэргийлсэн байх хэрэгтэй шүү дээ уг нь. Яг үндэ энэ асуултын хариултыг аваад бол үнэхээр бараг одоо сэтгэл гутарсан гэж хэлэхэд болно. Яг тэгэхээр тэндээс ямар ч үндэ хариулт бол олж хараагүй байхгүй юу. Terra Energy компани Австрали улсаас хөрөнгө оруулалттай уул уурхайн салбараас асар их ашиг орлох зорилготойгоор олон улсын зах зээлд хувьцаагаан борлуулах гэж буй компани юм байна. Энэ компани хохирогчтой ар гэрт 4 сая орчим төгрөгийн нөхөн төлбөр өгч уучлалт гуйсныг Улсын хурлын гишүүн Эрдэнэ Чимэг хангалтгүй гэж үзэж байгаа юм а. Тиймээс засгийн газарт тавьсан асуулгынхаа хүрээнд ажлын хэсэг гаргаж ажилуулах. Цаашид уул уурхайн салбарт хүний амь хохироосон хэрэг дахин гаргуулахгүй байх тал дээр ям ажиллах хэрэгтэй гэсэн санал гаргалаа. Парламентын 7 дахь нэвтрүүлгийн үйл явдлын хураангуй үзэгч та бүхэндээ хүрж байна. Пүрэв гарагийн улсын хурлын чуулганы хуралдаанаар хүнсний тухай болон хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулиуд батлагдлаа. Хуульд тусгаснаар хүнсийг ганцгаар зөөхийг хориглож зөвхөн Монгол улсад бүртгэлтэй хуулийн этгээд импортлох шаардлагыг тавьж байгаагийн зэрэгцээ импортлох хүнсэнд баталгаажуулсан стандарт шаардлага хангасан үйлдвэрийн байна хэмээн заасан байна. Улсын хурлын чуулганы хуралдаанаар төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүн Үнбаатарыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажилласан чөлөөлж даваа очрыг төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээр томиллоо. Төрийн албаны зөвлөлийн гишүүн асан Үнбаатар тэтгэвэр тогтоолох насанд хүрсэн учраас 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажилласан чөлөөлөх асуудлыг шийдвэрлэж өгөх хүссэн өргөдлөө улсын хурлын даргад мэдүүлснээр энэхүү шийдвэрлэлээ. Төрийн байгуулалтын байнгын орооны хуралдаанаар хэвлэл мэдээлэл эрхчлөөний тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн боловч ажлын хэсгийг дахин ажиллах шаардлагатай хэмээн үзснээр хэлэлцүүлгийг тодорхой хугацаагаар хойшлууллаа. Улсын хурлын нийгмийн бодлого боловсрол шинжилгээ ухааны байнгын хороо эрүүл мэндийн яамтай хамтран сэтгцэн эрүүл мэндийн тулгамдсан асуудлаар нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Улсын хэмжээнд 135 сэтгцэн эмгэг судлалын эмч ажиллаж байгаагаас 34 нь орон нутагт үйлдсэн нь нийслэлд ажиллаж байгаа юм байна. Сэтгц болон зан үлийн эмгэгтэй иргэдийг нийгэмшүүлэх, эрхийг нь хамгаалах, асрамжийн газрыг сэргээн байгуулах нэг шаардлагатай байгааг хэлэлцүүлэгт оролцогчид онцолж байна. Хүний эрхийн дэд хорооноос Монгол Улсын хүний эрхийн үндэсний комисс иргэний нийгмийн байгууллагуудын 5 дахь удаагийн уулзалтыг зохион байгууллаа. Энэ удаагийн уулзалтаар нэгдсэн үндэсний байгууллагын хүний эрхийн зөвлөлийн, хүний эрхийн төлөв байдлын талаарх ээлжит нэгдсэн хэлэлцүүлгийн зөвлөмжүүд, түүний хэрэгжилтийн талаарх асуудлыг хөндлөө. Улсын хурал дахь эмэгтэй гишүүдийн бүлгийн ахлагч Эрдэнэ Чимэг, Улсын хурлын гишүүн Оянга, Одон Туяа нар өнөөдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хар ойрон захын үйл ажиллагаатай танилцаж, түрээслэгчтэй уулзлаа.
Турист 6000 гэсэн. Өдрийн 6000. 6000 гэдэг чинь хэд вэ? Сарда 180,000 тий. Тийм байна. Тэгээд шүмлэг мөнгө олж чадчихна. Яах вэ? Өдөрт нэг 5,000 олдог шүү. Тийм үү. Муу шүү. Энэ хоёр барилга барьсан болохоор. Чайг муу шүү. Тийм үү. Ингээд явж лээ. Нэг ингээд зөвхөн хичнээн өрөөр зөвхөн. Нэг гарахт нэг 1500 нэг 2000 л авдаг шүү. Заримдаа олддог мó тэр ховор гэдэг. Нийт хичнээн эмч хэрэг бах уу? Энэ одоо нэг 15 тэрэг. 15. Өдөр адилхан 6,000 өдрийн 6,000 тий. За баярлалаа. 1993 оноос эхлэн ажиллаж эхэлсэн тус захад өнөөдрийн байдлаар 2000 гаруй түрээслэгч байгаа юм байна. Үүнээс тал нь буюу 1000 орчим түрээслэгчид гадаад талбайд сарын 200 мянган төгрөгийн түрээстэйгээр арилжаа 8 хийж байна. Өөрөөр хэлбэл түрээслэгчид лангууны талбайн хэмжээнээс шалтгаалan өдөрт 1500-аас 3000 төгрөг төлдөг гэсэн үг юм. Түрээслэгч нарын маань ажлын байрыг сайжруулах зорилтын дагуу 2 байшин баригдаад одоо 3 дахь байшин маань зургийн шатандаа явж байна. Энэ хүмүүс түрээслэгч нарынхаа бидний эрх ашигыг хамгаалахын тулд хамгийн анхны үйлдвэрчний эвлэлтэй захаар манайх шалгарч ирсэн. Тэгээд энэ түрээслэгчний үйлдвэрчний эвлэлтэйг бол байнгын харьцаатай ажиллагаа. Манайх хамгийн бага түрээс бол гадаа байж байгаа нэг лангуу бол 1500-аас 2000. Тэгээд өөрсдийнх нь гараа төрлөөс хамаарат үнэ нь өсөж явж байгаа. Битүү захад орсноор бол энэ хүмүүсийн ажлын байр нь сайжруулалт хийсэн. Энэ хүмүүс гадаа зогсож байсан хүмүүс маань бүгд шилжиж орсон байгаа. Нийт түрээслэгчдийн 80-аас 90 гаруй хувийг эмэгтэйчүүд тэр дундаа өрх тодорхойлсон эмэгтэйчүүд эзэлдэг. Хар хорин зах дээр 8 хийдэг иргэдийн дийлэнх нь 5-аас 6 жил, цаашлаад 10 гаруй жилийн турш өвдгийн хүйтэн зурны халууныг үйл ажран амьдралаа задуулахын тулд гадаа ил задгаа талбайд худалдаа хийсээр ирснийг түрээслэгчид хэлж байна. Харин хүнсний бүтээгдэхүүн зардаг түрээслэгчдийн ажлын байрны нөхцөлийг сайжруулж өнгөрсөн 11 сард 2 байрыг ашиглалтад оруулжээ. Энтхийн түрээс сарын 500 мянган төгрөг байдаг байна. Тэгэхээр бид нар ер нь түрээсийн тухай хууль гэж гаргах ёстой. Түрээсэлтэй холбоо байгуулад түрээсээр амьдарч байгаа бүх хүмүүсийг энэ холбоонд нэгтгээд энийг хууль олохын төлөө эрх ашигыг хамгаалахын төлөө тэмцэж байгаа. Хуулиар юу зохицуулах нь 1-р дураараа үнэ нэмхийг болох хэрэгтэй. 2-дугаарт бэлэн мөнгө тушаахыг болох хэрэгтэй. Дансаар харьцах хэрэгтэй. Ингэх юм бол маш том далд эдийн засаг ил болох юм байна. За дээрэс нь юмны үнэ нэмэхдээ үндэслэлтэй тодорхой хугацаатай нэмэх хэрэгтэй. Түрээслүүлэгчийг ажлын байр олгогч гэж тооцож тэднийхээ эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалыг төлдөг. Дээрэс нь одоо ажлын нөхцөл олцоогоор хангадаг ийм одоо асуудлуудыг хуулиар зохицуулах зайлшгүй шаардлага үүсэж байгаа. Хар хорин зах хэдийгээр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт хариалагдах энд ажилтдаг иргэдийн 80 орчим хувь нь сонгон найрхан дүүргийн иргэд байв. Хойроо 8 хийдэг иргэдийн дийлэнх нь нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгал төлдөггүй. Эрүүл мэндийн даатгалыг өвдөөр зайлшгүй шаардлага гаргуулалт төлдөг. Нийгмийн даатгалын тухай зарим нь сайн дурын даатгалд хамрагддаг гэв. Нийт би 19 жил ажиллаж байна. Зах дээр ирээд. Тэгээ 19 жил ингээд яг л гадаад Тэгэхээр одоо энэ захын стандарт жишээлбэл битүү болгох тэр чиглэлээр ярих юм байна уу? Бидний гол санаа зовоод бид ч одоо 19 жил ажиллах чинь мэдээж эмэгтэй хүний биеийнхаа мууд штэ. Тэгэл нүүр ам үрчих гэл янз янзын асуудал байгаа. Тэгээд эрүүл мэндийн асуудал дээр бид нар бол аяг хохирж байгаа. Тэр бол яг үнэн байгаа. Бүх энэ ажилчид мэдж байгаа. Тэгээд бид нар бол битүү захыг их сайхан байна. Гэж л бодож байна. Тэтгэврийн нөхөн тооцох 10 жилийн нөхөн тооцох нэг хууль байгаа штэ тийм ээ. Нийгмийн дат. Тэрийг ерөөсөө хүмүүс мэдэхгүй байна. Ерөөсөө мэдэхгүй. Тэгэхээр тэр талаар бид нар энэ хүмүүс хэлж өгөх юм бол энэ хүмүүс бол дандаа яг тэр хуульд хамрагдах хэрэгтэй хүмүүс байгаа байхгүй юу? Ганцхан 8-нд явцсан, гадаа зогссон. Тэрийг мэдгүй тийм үү нэрэ тэр чинь харин нэг сонссон ойлгоогүй гэх тэгэхээр бас тэр хууль сурталчлах ажлуудыг яг энэ ийм газруудаар бас хиймээр л юм байна. Улсын хурлын төрийн байгуулалтын байнгын ороо мягмар гарагт хуралдаж гайлын тухай үед өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бол хэлцлээ. Тэгэхээр гайлаар экспортод бараа бүтээгдэхүүн гаргахад 10 төрлийн бичиг баримт шаардлагадаг 45 хоног бол хэрэгтэй байдаг бол бусад улс оронд 4 төрлийн бичиг баримт 10 хоног шаардлагадаг байна. Харин импортоор бараа оруулахад 11 бичиг баримт 50 хоног шаардлагадаг байгаа нь эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлж байгааг байнгын орооны гишүүд онцолж байлаа. Дэлхийн банкнаас гаргадаг бизнес эрхлэх орчны үзүүлэлтээр Монгол улс 2013 дэлхийн 186 орноос 76 дугаар байранд бол жагсаж байна. За энэ үзүүлэлт бол сүүлийн жилүүдэд бас нэг хөдлөөгүй. Тэгээ тийм учраас бид нар энэ одоо чиглэлд өөрчлөлт хийж энэ үзүүлэлтүүдээ бол сайжруулах юм бодит шаардлага бол байгаа.
Улсын их хурлын эргэн тойронд болж өнгөрсөн үйл явдлыг шууд их сурвалж яасан сэтгүүлчийн дүгнэлт тайлбар өгөөр үзэгч та бүхэндээ бэлтгэн хүргэдэг парламентын 7 өнөخت нэвтрүүлгийн өнөөдрийн дугаар өндөрлөж байна. Нэвтрүүлгийг улсын их хурлын хамгийн газрын хэвлэл мэдээлэл олон нийтийн харилцаа хэлтсийн мэдээлэл сурталчилгааны албанаас үзэгч та бүхэндээ бэлтгэн хүргэлээ. Дараагийн 7 өдрийн нэвтрүүлэгтээ эрг уулзлаа. Тур баяртай үзэгчтэй.